Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж, хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн эрсдэл багтаа өгөөж өндөртөө бүтээгдэхүүнүүд онцгой анхаарал татаж байгаа юм. За тэдгээрийн нэг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасан зах зээл дээр хувьцааны нэгэн адил арилжаалагддагч тогтмол хүүгийн өгөөжтэй хугацаатай бөгөөд эргэн төлөгдөх баталгаатай байдгаараа бондоос давуу талтай. Тиймээс богино болон урт хугацааны санхүүгийн зорилготой хүрэхийг зорж буй эрсдлийг хязгаарлах хүсэлтэй хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой юм а. Нээлттэй зах зээл дээр гарч байгаа учраас татврын болоод бусад шалгуур хангаж байгаа энэ нөхцлүүд нь хамаагүй давуу. Тэгэхээр эрсдэл багтаад гэсэн мөртлөө эргээд ингээд арах юм бол 19.2 гэдэг бол өнөөдөр альч банк энэ хадгаламжийн хүүгээр өрсөлдөж чадхааргүй юм өндөр хүү өгж байгаа. Яг Apex Capital үндэсний компани зүгээс бол тухайн бүтээгдэхүүн дээр бол олон нийтэд санал болгоо явах нь хамгийн тохиромжтой цаг хугацаа гэдэг байдлаар бол гаргаа явж байгаа. За үнцээс гаргаж байгаа Omni Capital банк санхүүгийн байгууллагын хувьд бол сүүлийн 5 жил дээр бол хөрөнгө оруулагч нарт бол нээлттэй болоо хаалттай бүтээгдэхүүн гаргаад за тогтмол сайн ингээд яг цаг хугацаанд төлж явж байгаа мөн бизнес дээр маш сахилга баттайгаар явж байгаа гэдгээр бол нэлээд сайн сонголт болж чадж байгаа гэж бол бидний зүгээс үзэж байгаа. Тэгвэл 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагаас Omni Assessed 2 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа албан ёсоор эхэлнэ. Энэхүү үнэт цаасыг нийт 24 сарын хугацаатай жилийн 19.2% хүүтэй хүүгийн төлбөрийг улирал тутам болгохоор санал болгож байна.